За ингээд би өөрийнхөө зөрчлийг чадсан ятантай ярья. За энэ Иесус Христэд итгэхээс өмнө тэр ямар ч болох гэж мэдэхгүй шарын шишиг боддын шашиж гэж мэдэхгүй. Тийм юм яа. Тэгээд Иесус Христэд итгэхээс өмнө одоо ингээд аяг таарсан морс ингээд уугаад хаан нарийн наадам цэнгэн байж тэнд очиод өөрийгөө цэнгүүлээд бусдыг боддгоо ойрын хүмүүсийг боддгоо тийм амиа үзтээ одоо амиа үзтээ юм байжээ. Тэгээд анх ерөнхийдөө Иесус Христэд анх одоо би итгэхэд хин нөлөөсөн байвал одоо энэ нараа вастар анх энэ тэмгийн борон дөрт очиж чуулганд харих гээд тэгээд манай аавтай гэж дайртаад тэгээд одоо ингэ чуулган хийсэн юм аа гэж байр хайгаа явж ирсэн чинь манай өөр байр хайгаа хэлэхгүй манад очиод та нар чуулган хийгээд манай аваа ингээд өөрийнхөө том өрөөдийг энэ борон дөрийн чуулганыг анх байгуулж ирсэн. Тэгээ би өөрөө 2002 онд Шоронгоос гарч ирээд тэгээд энэ нараа хаастартаа танилцаад одоо энэ Батгэрэл одоо энэ манай найз энэ Батгэрэл дээр очиж сайн мэдээ тараагаад тэгээд би энэ Иесус Христэд анх удаага хүлээж авч ирсэн. Тэгтээ яг тийм гүйцэд сайн итгээгүй байсан. Тэгээд сүүлдээ яг ингээд яг одоо энэ Иесус Христийн ертөнцийн эзэн байдгийг байна гэж мэдээд тэгээд зүрхсэтгэхдээ бол итгэж ирсэн. Тэгээ итгэхдээ бас итгэчээд бас зүгээр байгаагүй. Онж осоод яваад байсан. Тэгээд нэг өдрөө нэг босоод ингээд архин толгоогоо мэдүүлээд яваад байсан. Тэгээд олон удаа тэгж явсан. Тэгээд энэ сүмийнхэнтэй үртгээд одоо би ахиж аяг боохгүй. Одоо би ингээд сайхан амьдрна, одоо ингээд сайхан явна гэж үргэлж юм хотлоо яриад яваад идвэсэн. Тэгээд тэгхгүй бичгээд архиа уугаад идвэсэн. Тэгээд хамгийн сүүлд яг одоо энэ зүгстэй бол энэ арх гэдэг энэ Иесус Христийн замаар алхахгүй бол ер нь хүн бол ер нь буруу замаар явж одоо тэр жинхэнэ там гэдэг газар очих юм байна гэж бодоод тэгээд эргээд за энэ эхэцний өмнө буруу зүйл хийж байгааг ойлгож ухаараад тэгээд энэ архиг ерөөсөө хаяа болий гэж бодоод тэгээд энэ архинаас өөрийгөө татаж аваад энэ чуулгандаа ирсэндээ та бүхний өмнө бас гэрчил хийж байгаадаа бас маш их талархаж байна. Тэгээд хамгийн гол нь хүний найз гэдэг маш чухал байдаг юм билээ. Архины найз бол найз биш үү тийм үү? Жинхэнэ хүн ямар найзаас сонгох вэ? Христэд итгэдэг энэ сүм чуулганд явдаг ийм хүмүүстэй гэрлүү өшөө улам илүү одоо ариун сүнсээр зүрхсэтгэхэд өшөө улам хүн бас итгэлтэй бас өсгөх байхаа гэж би өөрөө бодож итгэж тэгээ одоо энэ ертөнцийн замаар туушлах гэж өөрөө шийдсэн. Ингээд натаа бичиж байгаа